Ер нь яг одоо энэ түлш бензин хариуцж байгаа энэ салбар яам агентлагийн газруудад энэ асуудал жилээс жилд үүсдэг юм шиг байна те. Намраас намарт. Тэгэхээр намар бид нар хүүхдийн хичээл орнуудыг мэдээд бүгдээрээ бэлтгэлээ хангадаг шиг энэ асуудал дахиад үүсч болзошгүй гэдэг байдлаар асуудал хариуцж байгаа сайд нар нь бэлтгэлээ хангаад явж явах хэрэгтэй байсан. Өнгөрсөн амралтын өдрүүдээр бол бас яг энэ шатхууны хомсдолтой холбоотой асуудлуудаар газар дээр нь явж судалгаа хийж үзсэн, яг бичлж. За үнэхээр очир дараалал бол маш их үүссэн байна. Ихэнх колонкууд бол бензин өгөхгүй байна. За 95, 98 гэдэг бензинүүд нь бол бүр байхгүй болцсон юм байна. 92 гэдэг бензин дээр бол 50,000 төгрөгийн хязгаарлалтаагаар ганц нэгэн шатхуун түгээх станцууд олгож байгаа учраас асуудал үүссэн байна. Тэгээд энийг яагаад би ингэж нэг асуудал болгож ярьсан бэ гэхээр энэ аж үйлдвэр хүнд үйлдвэрийн сайд манай Дамдны яам сайд ярихдаа болохоор бүх юм хэвэн болчихж байгаа, баг өнөөдөр хэвэн болж байгаа, одоо хэвэн болж байгаа гэдэг байдлаар миний мэдхийн баг 2-7 хоног ойролцоогоор тий ярьчихж байгаа. Гэтэл асуудал бүр хүндрээд одоо ч бид нэр зам дээр төгжирдэг байсан бол дахиад бензиндээ нэмж ойчирддаг. Яаж нэг ингэж нэг ард түмнээ нэг юм стресс бухимдал дунд амьдруулах вэ гэдэг уралдаан зарлагдсан юм шиг л өнөөдөр нэг сангийн сайд нь гарч ирээд багш ажилчдын цалин болвол одоо ингээд 2 сая 700 3 сая 700 хангалттай хэмжээнд авж байгаа юм шиг бодлоо ярьж чадчихээн. Түлш эрчим хүчний сайд одоо хариуцж байгаа сайд нь дахиж гарч ирээд одоо энэ асуудал чинь хэвэн боллоо гэж хэлээл хэдэн хоногор ойчрлуулж чадчихээн. Яаж энэ одоо энэ иргэдээ нийгмээ стресс донд оруулах вэ гэдэг уралдаан засгийн газрын сайдуудын дунд зарлагдсан юм шиг нөхцөл байдал байсан учраас би яг бодит газар дээр нь очиж өөрөө үзэж танилцсан. Таны хувьд сайдыг бол огцруулах ийм санал гаргана гэдэг ийм мэдээлэл өгсөн юм. Иргэдээс намайг огцруулаад өгөөч гэдэг санал ирэх юм бол би огцруулахад бэлэн дээр саналаа гаргахад бол бэлэн байна гэдгийг л илэрхийлж байгаа. Одоо үүн дээр бол одоо салбарын сайд нь бол одоо ингээл өнөө маргааштай гайг болчихноо нийлүүлэлт нэмэгдэж байгаа. Гэтэ Монгол улсад бол агуулгах сав байхгүй байна гэдэг зүйлийг ярьж ин л да. Тэгэхээр таны хувьд одоо энэ дээр ямар гарц шийдэл байна гэж харж байна. Гэхдээ ер нь одоо юу гэдэг юм чинь намардаа болоод байгаа асуудал биш шүү дээ. Зуны үйлрэлд одоо монголчууд бүгдээрээ аялал жуулчлалын газар тариалангаа эрхлэн, уул уурхайгаа эрхлэн хамгийн их хэрэглээтэй сар чинь зуны үйлрэл байх магадaltaй. Гэтэл зуны үйлрэлд ерөөсөө түлш шатхуун хомсдлоо энэ гэж асуудал үүсэхгүй яваад аж болоод байна. Энэ чинь одоо юу гэдэг нөгөө нэг агаарын температурын өөрчлөлттэй холбоотой хийгдэж байгаа ажил биш үстэй. Тэгэхээр эн чинь нормал байж болдог асуудлыг нормал чигээр нь явуулж чадахгүй. Дээрээс нь нэмээд худлаа яриад байгаа учраас л энэ сайд нарт асуудал байна гэж үзээд байна. Жишээлбэл одоо энэ чойжин сүрийн сайд чинь бол за бид нар үйл хөлдөж магадгүй шүү үнэнгээ хэлээд байгаа шүү дээ. Яг энэ шиг үнэнгээ хэлж төгжирч магадгүй нэг хэд хоногийн юм 14 хоногийн хугацаатай бид нар түлшний хомсдолд орж магадгүй энэ хооронд нь 50 байгаараа гэд үнэнгээ хэлж болно. Үнэнгээ хэлэх юм бол хэн ч гэсэн ойлгоод хүлээгд авчна. Нэг талаасаа нөгөө талаасаа яг ингээд бодит байдлыг үзээ явж хахад манай иргэдэд бас асуудал байдсан юм байна. Яг 15,000-д нүдэн дээр хийгээд нөгөө бензин чинь дүүрэн байгаа бензин гэсэн үг шүү дээ. 15,000-д хийгээд бензин дүүрж ийн 22,000-д хийгээд бензин дүүрж ийн ийм хүмүүс 2 цаг ойчилж байгаа дахиад бензин авдсан байна. Яг тэр нөхцөл байдалтай нь бол таарлаа. Тэгэхээр аль аль талдаа асуудууд байна. Гол нь шийдвэр гаргаж байгаа ажил зохион байгуулж байгаа төрөөс хамаарж байгаа энэ улсууд зохион байгуулалт уялдаа холбоогоо сайн явах юм бол заавал асуудал хүндрөхгүйгээр бид нар учраа болоод амьдрах боломж байна гэж би бол хараад байна. Иргэд ер нь хэр бухимдалтай байна. Бухимдалтай байна. Маш их бухимдалтай байлаа. За би өөрөө өчигдөр өглөөний байдлаар 5 хагас гэрээсээ гарсан. 2 колонк дээр очиж ойчилсан. Сүүлд нь шунхлаа дээр очиж ойчилж 50,000-д бензин авсан. Яг энэ хооронд чинь хүмүүс ирээд уулзж ийн колонкийнхэнтэй уулзж ийн бухимдалтай. Тэгээ өөрхий одоо энэ шатхуун түгээх станц буюу колонкуудаар чинь ихэвчлэн эмэгтэйчүүд түгээгч хийд юм байна. Тэгээ тэр түгээгч нарт буруу байгаа юм шиг ойчрлж байгаа хүмүүс чинь ихэвчлэн эрэгтэйчүүд ойчрлд юм байна. Жолооч нар тий. Тэгээ тэр хүмүүс чинь бухимдлаа гаргад юм байна. Асуудал бол их байна.